Намайг Уянга гэдэг. Би яг одоо New Media Group-т төслийн менежер ажиллаж байгаа. Тэгээд би 2008-аас 2009 оны хооронд UGrad Global Undergraduate Exchange Program-д одоо хамрагдсан одоо хамгийн анхны оюутнуудын нэг байгаа. Энэхүү програмаар би University of Alabama in Huntsville буюу Huntsville хот дахь Alabama их сургуульд маркетингийн чиглэлээр амжилттай сурч одоо програмууд өргөсөн байгаа. Мэдээж энэхүү завшаа маань тэр болгон одоо хүн бүрт олдоод байдаг зүйл биш. Тийм учраас би өөрийгөө маш хацтай тооцдог. Хувь хүний хувьд яг энэхүү програм нь яг ямар шууд давуу талыг олгосон гэж боддог вэ гэхлээр яг 2008-аас 2009 оны хооронд яг энэ хугацаанд би яг тодорхой хэмжээнд өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө нээх одоо тэр болцоог одоо бий болгосон болов уу гэж боддог. Энэхүү маш том боломжийг олгосон Америкийн төрийн департаментийн одоо хамт олонд баярлсан талархснаа илэрхийлэх зүйтэй болов. Mongolian Association of State Alumni буюу одоо MASA хэмээх энэхүү одоо байгууллага маань ерөөдөө байгуулагдаад 6 жил болсон байна. Тэгээд яг энэ хугацаанд мэдээж би яг одоо байгууллагаас зохион байгуулсан маш олон одоо хэрэгжүүлсэн маш олон төслүүд байдаг. Эдгээрээс бас онцлох юм бол одоо бид чадна хэмээх энэ төсөл маань болохоор үнэхээр яг одоо өнөөгийн нийгэм тулгамдаад буй энэ асуудлыг те одоо асуудал буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн энэхүү том одоо асуудлыг шийдвэрлэж байгаа маш том хэмжээний төсөл гэж би хувьдаа боддог. Хөтөлбөрт хамрагдаж ирээд мэдээж одоо үгээр бол дууссан гэж үзэж болохгүй. Мэдээж цаашдаа өөрийнхөө одоо сурч мэдсэн бүх зүйлээ нийгэмдээ энэ ус их орондоо хэрэгжүүлээд мэдээж эерэг өөрчлөлтийг авчрахын тулд бид бүхэн бүгдээрээ одоо хичээ зүтгэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм ч учраас суралцаж ирсэн бүх хүмүүс маань Mongolian Association of State Alumni буюу одоо MASA-д нэгдэхийг бас өөрийнхөө зүгээс уриалмаар байна. Хүчтэй одоо нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчирцгаая.